Хонконгийн жирийн нэгэн бизнесмен хүний хувьд 3 дахь ертөнцийн хямд өртөгтэй оронд үйлдвэр барихыг амархан ажил байх болно гэж би бодсон. Цаг даваа. Битгий хөдөл. Хууль эрх зүйн тогтолцоо найдваргүй газарт бүх зүйл ингэтлээ буруугаар эргэж болно гэдгийг би мэдээгүй. Бүгд наашаа ир. Гараа толгой дээр ав. Хурд яв. Хурдлаач. Эннээс илүү утгагүй зүйл бол тийм газар шоронд хоригдсон явдал. Юугаа гөлрөөд байгаа юм? Нийгмийн бүх давгаргын хүмүүс энд ирж холилддог. Хөдлөөч. Гэвч хамгийн аимшигтай нь ялтнууд биш. Харин тэр байсан юм. Би энэ газар үргэлж мөнгө олж өгөхийг хүсдэг байсан. Хэрэг би төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй бол би асуудалд орно. Гэхдээ чи бүрч том асуудалд орох болно шүү. Амьдралын туйлын мэргийн ухаан юу вэ гэж юу? Нэг нүдэ нээж нөгөө нүдэ аниад өнгөрөх. Тэгвэл чиний зам хизээж ийм дардан байх.